За юу ацхан бамбарнууд минь. Үхэл үргэлж бидний эргэн тойронд байдаг гэвэл та итгэх үү? Өглөөс ирэхэд, гэрээсээ гарахад, машин замаар гарахад, ажил дээрээ байхад бүрж болоогүй таныг өдрийн хоолой идэж байхад хүртэл үхэл яг дэргэд чинь байж л байдаг. Гэхдээ бидний зурагдсан зураг, хувь тавилангийн дагуу үхэх цаг нь болоогүй тул бид өчигдөр бас өнөөдөр эрүү сарвал амьдарч байгаа. Гэхдээ маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Final Destination буюу эцсийн зогсоол нь дотроо 6 кино, 10 роман болон 2 ч комикийг агуулдаг Америкийн аимшигын цуврал франчайз. Америкийн кино зохиолч, найруулагч Jeffrey Reddick-ийн алдарт X-Files цуврал зориулан бичсэн зохиол дээр нь New Line Cinema-тай хамтарснаар Final Destination гэх тусдаа бие даасан цуврал эхэлсэн байдаг. Үхлээс зугтаж чадсан ч зурагдсан хувь тавилангаасаа зугтаж чадахгүй гэх гол утгатай энэхүү цуврал нь араасаа дараалсан сэтгэл сэртхийлгэм амьдралд бүр траума болж үлдэхээр үхлүүдээрээ алдартай. Яг тэгэхээр алдарт Final Destination киноныхаа 2000 онд хийгдсэн хамгийн ихний анги руугаа орцгоё. 2000 оны Final Destination 1. Манай гол дүрийн Алекс нэртэй залуу Франц хэлний ангийнхантайгаа Парис аялах аялдаа бэлдэж байгаагаар кино маань эхэлнэ. Хүүхдүүд ч бүгд бөөн баяр хөөр болчихсон Нью-Йоркийн John F. Kennedy Airport дээр цугларн нэлээд хэдэн багш нар нь хариуцсан явна. Нислэгээ хүлээн суухад манай өнөө дотны найз Тод нэг сайн 0 орж авчгаад нисье. Новоо олон цаг нисэн штэ гэдэл 0-ийн өрөөнд орон суутал John Denver гээд онгоцны ослоор нас барсан уран бүтээлчийн дуу явж сонсогдно. Манай Алекс гайхан суухад Парис чиглэлийн 180 дугаар нислэг зорчигчдоо оруулж эхэллээ хэмээн зарласнаар манай хоёр ч яран очино. Ягаад ч манай Алекс нэг л зүйл биш байгаа мэт санагдаад л байдаг. Өөрийн суудалтаа очин суухад ангийнх нь хоёр охин суудлаа солих тухай асуухад манай Алекс ч заа гэдэл найз Тодынхаа хажууд очиод суудаг. Нурд тавиурыг нь хураах гэтэл түгжээн мултарч үүнийг нь мэдэгдэх гэсэн ч хинч тоодоггүй. Урт удаан хүлээсэн аялалч эхлэж дөнгөж онгоц хөөрч эхлэхэд химэн гинт бүр хөлөрчихсөн сандран сэрэхэд яг л ижил зүйлс давтагдаж эхэлдэг. Ангийнх нь хоёр охин суудлаа солихыг гуйж найзынхаа хажууд суутал тавиурийнх нь түгжээн мултарч байсан тул энэ онгоц осолт нь удахгүй осолт нь намаа гарга гэдэл өмөлдөж эхэлдэг. Ангийнх нь нэг ууртай залууч уурлан цохиж аваад тэрүүгээр нэг өмнө болж Алекс болон бусад хэдэн хүн онгоцноос хөөгдөхөд Али Лартер жүжигчнээ тоглосон Клэр хэмээх дүр болон найз Тод нь нэг л эргэлзэн сандарч байгаад дагаад буудаг. Онгоцноос үлдсэн хүмүүс нь Алекс, найз Тод, нөгөө дагаад буусан Клэр, манай хүнийг цогтөг энэ ууртай гай болох Картер, найз охинтойгоо болон энэ даалдгар Билли гих залуу. Манай Алекс ч би нэрээ харсан яг дэлбэр нь инээтэрэгээ тайлбарлаж Картертай ахаал зодтолдож байхад онгоц нь хөөрөөд удаачгүй бүүм. Мэдээж энэ авийн хүмүүс бүгд шок. FBI-ийнхан ирж манай эдийг нэг нэгээр нь байцааж эхлэх ба удахгүй гэр бүлийнх нь ирэхэд дан ганц Клэрийн гэр бүлээс хинч байдаггүй. Энэ Клэр гих дүр цаашдаа маш их гарах тул хэдүүлээ Шонток, харин энэ Биллиг даалдгар гэдэл дуудаа авчгая. Шонтокийн гэрээс хүн ирээгүй байсан тул манай Алекс ээж автагаа хамт харихдаа замдаа дөхүүлж өгдөг. Алексээ гэртээ ирээд шокноосоо гарч амжаагүй байхад телевизээр мэдээ гарах ба уг 180 дугаар нислэгийн дэлбэрэлтийн шалтгааныг одоогоор тогтоож чадаагүй байгаа ба нэг ч амьд хүн үлдээгүй буюу нийт 287 хүн ам үрэгдсэн гэх мэдээ гардаг. Ослоос хойш 39 өдөр өнгөрч сургууль дээр ослоор ам үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх ёслол болж байхад зарим нь манай үнийг зүнж мэтээр л харж зарим нь бүр цээрлэн юм ярихаас ч айж байхад өнөө Шонток ирээд намиг минь аварсанд баярлаа гэд цэцэг өгдөг. Оройн болоход манай Алекс гэртээ сууж байхад гинтэл нэгэн шар шувуу цонхыг нь мөргснөөр барьж байсан сонингоо шитгэд сэнсэнд нь таслагдсан жижигхэн сонингийн хилтерхий хөлн дээр нь унах ба харвал Тод хэмээх үг үлдсэн байдаг. Яг энэ үеэр дотны найз Тод нь гэртээ байж байхад
Манай Алекс ч сэжиг аван найз Тодынхаа гэрт иртэл хэдийнэ найз нь өнгөрчихсөн бөөн лимлэг цагтаа болчихсон байх нь тэр. Найз Тодынх нь ээж аав нь хүүгээ ослын шокноос гарч чадалгүй аймаа хорлсон л гэж бодож байдаг. Нэг л зүйл биш байгааг анзаарсан манай Алекс маргааш нь сургууль дээр нэг ч үг сольж үзээгүй өнөө Шонтоктой очиж уулздаг. Манай хоёр ч Алексийн харсан зөгнөлийг ярин ер нь бид бүгд үхэх ёстой байсан бол яах вэ? Тод зөвхөн эхнийх нь байсан бол яах вэ хэмээн ярилцаж байгаад ер нь Тодын зогц дээр очиж яагаад аймаа хорлсон тухай ядаж олж мэдээ хэмээн явдаг. Цогцос байгаа газар нь нууцаар дөнгөж ортол оршуулгын газрын ажилтан ах орж ирэхэд манай Алекс найзаагаа яагаад амиа хорлсон юм бол эсвэл осол байсан юм болов уу гэхэд энэ ажилтан ах нь энэхүү цувралын хамгийн чухал зүйлсийг нь хэлдэг. Нүхэлд осол эсвэл давхцал гэж огт байдаггүй. Бүр зүгтах ч арга байхгүй. Бид бол ердөө л сүүлнээсээ муураар зуулгасан хулганууд. Нэг л буруу хөдөлбөл мөнх бусыг үзнэ. Улаан гэрлэн дохион дээр зогсох эсвэл гүүх. Нонгоцоор нисэх эсвэл буух гэдэл бүгд л чиний булшууга явах уу үгүй юу гэдгийг зурсан зураг төрөг хөв тавилан байдаг. Манай Алекс сандран тэгвэл үхлийг хуурах арга байгаа юу гэтэл унаах. Чи онгоцноос бууснараа хэдийнэ үхлийг хуурсан. Харин одоо та нарын үхэх ёстой зураг төрөг хэрхэн өөрчлөгдөж дахин зурагдаж байгааг харж байгаа биз? Магадгүй энэ үйлдэлээр чи эрэлхийн элчийг ч уурлуулсан байж болно. Хизээ чиний өдөр ирэх вэ гэдгийг сайн анзаар. Удахгүй уулзъя хэмээн хэлэн хоцордог. Манай хоёр ч нэлээд жихүүцэн бараг л зүхтаад гардаг. Маргааш нь Алекс өөрийн харсан нөгөө Тод хэмээн бичсэн сонингийн тасархайг үзүүлэн өчигдрийн ахын ярьсан гайхан ярилцсан сутал гинтэл Алекс шилний тусгалд автобус харагдана. Алекс ч бид үнэхээр тэр ахын хэлсэн шиг үхлийг санаандгүй хуурчихсан. Одоо үхэл бидний араас цаг минут тутам бүшгэж байгаа бол яах вэ? Ингээд шонтгортой ярин сутал өнөө танхаа Картер найз зохинтойгоо явж байх ба өнөө далдгар болон эмэгтэй багш нь ч тэнд санаандгүй явж таардаг. Ер нь бол амьд үлдсэн хэд маань бүгд санаандгүй нэг газар таарсан байдаг. Алекс танхаа Картер хоёрч сурснараа хэрэлдэж байтал Картерийн найз охин энэ бүхнээс чинь одоо би залхаж байна хэмээн уурлан эргэж хараад явах гэтэл Норойн ч болж Алексийг гэртээ телевиз үзээд сууж байхад 180 дугаар нислэгийн ослын шалтгааныг тодорхойлсон гэх ба энэ нь онгоцны нэгэн насоос нь нэвдэрч шатамхай шингээ алдснаар энэ цахилгааны холболтоор очин дэлбэрэлт үүсгэсэн гэнэ. Нийнхүү дэлбэрэлт ихэлснээр онгоцны төрсний шахуургын дагуу дэлбэрэлт явагдсанаар онгоцны нэг ханыг онгойтол дэлбэлсэн байдаг. Алекс гайхан суутал дэлбэрэлтийн хамгийн ихний хэсэг нь хамгийн ихэнд өгсөн найз Тодынхын суудал дээр таарч байсан тул телевиз дээрээ цаас тавин дэлбэрэлтийн дарааллын дагуу зурхад Тод Картерийн найз охин гээд яг л дараалал нь харагддаг. Зургийн дагуу харвал дараагийн өхөн хүн нь амьд үлдсэн багш нь болж таардаг. Манай Алекс ч багштай санаа зовон гэрийнх нь гадуур эргэлдэн машиныхан бүрэн бүтэн байдлыг шалхан явтал багш нь айн цагдаа дуудаад өгөөд явуулчихдаг. Цагдаагийн хэлцээр Алекс өөрөө олж мэдсэн зүйлээ тайлбарлан хэлэхэд нөгөөдүүл нь ч нэг л итгэж өгөхгүй байж байгаад Алексийг явуулдаг. Алекс ч яаран багшийнхаа гэрлөө явах ба энэ үед багш нь Just. Hold on, Miss Blue. Нүлдсэн хэд маань ерөнхийдөө энэ дараалал зурагдсан зураг зэрэгт бүгд итгэж эхэлсэн тул ахин уулзалдаж явж байхад өнөө танхаа Картер чинь одоо үнэхээр миний ээлжин бол одоо шууд үнэн үгүйг нь шалгачихъя гээл машинтайгаа хурдлаж явсаар эцэст нь төмөр зам дээр ирээд зогсчихно.
Яг галт тэрэг ирж байхад өнөө танхаа Картер ч өөрөө сандран гарах гэж үзэхэд хаалга нь өөрөө төгжигдэж аюулгүй бүс нь гацаж эхэлнэ. Манай Алекс ч гээс очиж танхаа Картерыг аврах ба ашгүй зурагдсан зургийн дагуу үхлийн дарааллыг эвдэж Картерыг аварлаа хэмээн ярилцаж байхад мэдээж манай Алексийг багшийнх нь нөхөлтэй холбож өнөө цагдаа нар хөөж эхэлсэн тул манай Шонток Алексийг өөрийн аавын байшинд аваачиж нуудаг. Дарааллын дагуу одоо Алексийн өөрийнх нь нөхөх ээлж тул манай Алекс хамаг эмээг нь боож баглаад аюулгүй байдлаа их хэл сахих ба гинтэл онгоцонд байхдаа ангийнх нь хоёр охин асууснаар суудлаас хойсноо санах ба одоо өөрийнх нь ээлж бус Шонтокийн ээлж гэдгийг ойлгож авна. Нийнхүү Шонтокийн гэр рүү яаран гарах үед цагдаа нар ч Алексийг олон ирэх ба шууд л зүхтаад хумгуу Шонтокийнх руу явдаг. Энэ үеэр Шонток одоо өөрийнх нь ээлж гэдгийг мэдлгүй гэртээ байж байхад Нийнхүү танхаа Картер болон Шонтокийг ахин үхлийн аюулаас аварснаар манай хэд дахин зурагдсан хувь тавилангаа хуурч гуруулахна амьд үлдэж чаддаг. 6 сарын дараа явах гээд явж чадаагүй Парисын аялалдаа гуруулахнаа явхад манай Алекс болон Шонток хоёр хэдийнэ хосууд болсон харагддаг. Бүх зүйлс ашгүй ингээд дууслаа хэмээн хундах тулхан суухад манай Алекс өнөө дарааллаа ярьсаар л байдаг. Гэтэл гинтэл тал талд нь эвгүй зүйлс харагдснаа уух зүйлс нь асгарахад дараалал бичсэн цаасан дээрх ми хэмээн өөрийгөө бичсэн нь л норсон харагддаг. Манай Алекс ч сандран та хоёр эндээ байж байгаараа би буудлын руугаа явлаа хэмээн хэлээд дөнгөж босоод явтал Next. 2003 оны Final Destination 2 маргааш 40 гаруй сурагчийн амийг авч одсон 180 дугаар нислэгийн харамсалтай хэрэг болсны 1 жилийн ой болох гэж байна. Гэхдээ хамгийн сонин нь уг нислэгээс амьд үлдсэн хүмүүс ар араасаа нууцлаг хэрцгий ослуудаар өнгөрсөн гэх мэтээгээр кино маань эхэлнэ. Манай киноны гол дүрийн охин болох Кимберли найз зоттойгоо аяллаар явхад аав нь гаргаж өгөхдөө машинаас нэг шингэн зүйл гоцсон байгааг анзаарна. Найзуудаа суулгаад хөдлөхөд нэг нь лаад цуглуулдаг ихч гинтэл гарч ирэх ба гайхаад л цааш хурдны зам руу ордог. Хурдны замаар явхад FM-ээр нь Highway to Hell дуу явж хажуугаар нь ахлах сургуулийн хөл бөмбөгийн багийн тамирчид, нэгэн савхтай cool guy, мотоциклтай нөхдүүд, цагтаа, жирэмсэн бүсгүй, том моднууд ачсан ачааны машин гэдэл төрөл бүрийн хүмүүс явах ба наавнч залгаж газ зогсоод машинаа үзүүлээрэй хэмээн хэлнэ. Бүх зүйлс хэвийн сайхан явж байтал хэмээ манай Кимберли дурмын дагуу бүр сандран сэрхэд яг л болсон үйл явдлууд нь давтагдаж эхэлдэг.
Лаад цуглуулдаг их жирж өнөө хөл бөмбөгийн багийнхан ч харагдаж FM-ээр нь Highway to Hell дууч явна. Кимберли ч найзуудаа том осол болно хэмээн хэлэн албаар зам хаан зогсдол арийнх нь хүмүүс уурлаж эхэлнэ. Өнөө цагтаа залууч ирэн Кимберлиг машинаас гарган юу болоод байгааг асууж эхэлнэ. Манай Кимберли цагтаа залууд харсан зүйлсээ хэлэн зогсдол яг л харсныхан дагуу том осол гарах ба цагтаа залууч Кимберлиг аварч чаддаг. Мэдээж манай Кимберлигийн найзууд машинтайгаа бүгд ухдаг. Цагдаа нар ч Кимберлигийн ачаар амьд үлдсэн хүмүүсийг цуглуулan байцааж эхэлнэ. Кимберли ч нөгөө хэдтэй энэ яг л жилийн өмнө болсон 180 дугаар онгоцны хэрэг шиг зүйл болоод байна. Би яг л тэр Алекс гэх залуу шиг юу болох тухай харсан гэхэд мэдээж л бусд нь огт итгэдэггүй. Амьд үлдсэн хүмүүс нь гэвэл манай Кимберли цагдаа залуу яг Ослын өмнөх өдөр том лотонд хожсон өнөө cool guy. Энэ ээж хүү хоёр бизнес вумен болох Кат, сургуулийн багш Южин болон хар тамхичин guy Rory. Хэдүүлээ хойштой энэ хүмүүсийг шууд ажил мэргэжлэр нь л дуудаа авчээ. Тэр нь тогтооход хамаагүй амрах. Кимберлигийн ээж аав нь чирж ашхууныг гэртээ харж жаахан ч гэсэн тайвширдаг. Өнөө лотонд хожсон cool guy бөөн үнэтэй худалдаа авалт хийгээд их л додгор гэртээ ирэн дуут мессежүүдээ шалгахтал бөөн л бүсгүүчүүд чамайг лотонд хожсон тухай сонссон уулзаж учрах уу гэсэн мессежүүд битүү ирсэн байдаг. Мань хүн ч хоолой ингээ авсан бүгд цагаа зүүн иннээ далдан зогсдол Call me. Wow, but I've been thinking about you. Bye. Энэ үеэр ч өнөө цагтаа залуу манай Кимберлигийн хэлснийг бодон интернетээр жилийн өмнөх 180 дугаар ослын тухай болон амьд үлдсэн хүмүүсийн тухай мэдээллийг хайж эхэлдэг. Гэтэл өмнөх ангийн Алекс барилга дээрээ сунсан тоосхон цохиулж өгсөн байх ба ганцхан Шонток буюу Клэр л амьд үлдэн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт өөрийн хүсэлтээр байгаа тухай олж мэднэ. Сая өнгөрсөн гүйлгаийн өгсөн тухай амьд үлдэхсэд бүгд телевизээр үзэх ба бүгд л нэлээд айсан гайхсан шинжтэй л харагд. Манай Кимберли ч өөрийнх нь таамаг эхнээсээ биелээд ихсэн тул айн өмнөх ослоос амьд үлдсэн цор ганц хүн болох Шонтокийн байгаа эмнэлгийг мэдэж аваад уулзахаар очдог. Сэтгцэн эмнэлэг тул хамгал аюултай гих бүс цаг утас бүгж гих мэт зүйлсээ хураалгаад ороход Шонток битүү зөөлөвчтэй камерын хяналттай өрөөнд хананда өмнөх хэргийн холбоосуудыг наачсан надад битгий ойртоорой гэдэл зогсож байх нь тэр. Шонток ч өмнөх ослоос амьд үлдсэн хүмүүс яг л онгоцны дэлбэрэлтийн дагуу өнгөрснөг хэлэхэд манай Кимберли харин өөрийнх нь харсан дараалал нь хойноосоо урагшаа буюу эсэргээрээ дараалал нь явж байгааг ойлгодог. Учир нь өнөө сая өгтөг гүйлгай Кимберлигийн харснаар хамгийн сүүлд ухалж харагдсан ба амьд үлдснийхаа дараа хамгийн ихэнд өгсөн. Манай Кимберли Шонтокоос тусламж гуйхад өнөөх нь надад одоо хинч үлдээгүй би зүгээр л амьд баймаар байна. Хурдан өрөөнөөс гар гэд хөөхөд манай Кимберли муух улчгаар наана нассаараа байгаараа гэдэл гараад явдаг. Кимберли гэртээ ирэхэд цагдаа залуу ирсэн байх ба уулзаад байж байтал гинтэл буун тагтаа харагдахад цагдаа залуу юу ч хараагүй л байдаг. Нүүнийг нь ямарваа нэгэн дохио хэмээн сэжиглэн дарааллыг хойноос нь бодоход өнөөх ээж хүү хоёр үхэж магадгүй гэдэл шууд байгаа газрын хайн очихоор болдог. Энэ үед Ослоос амьд үлдсэн ээж хүү хоёр шүдний эмнэлэг дээр хүүгийнхаа шүдийг үзүүлэхээр ирсэн байх ба Damn. Slowly sting for a moment. I'm gonna need you in here. Noise. Now, Tim, you'll be awake. What did he say about your...
Уг хэргийн дараа өмнөх ангийн Шонтокч туслахаар ирсэн байх ба Кимберли цагтаа хоёр өмнөх анги дээр хамаг чухал зүйлсийг хэлж өгдөг. Өнөө оршуулгын газрын ажилтнтай уулзгаар Шонтокийг даган очдог. Өнөө ах хууч ажиллах юм байж байх ба тусламжгүй мэдэх чадах зүйлсээ хэлээч хэмээн гуйтал зөвхөн шинэ амьдрал үхлийг зогсоож чадна. Бүх зүйлс тэнцвэр дээр тогтдог. Амьдрал байгаа газар үхэл байдаг. Үхэл байгаа газар амьдрал байдаг тул үхлийг зогсоохын тулд шинэ амьдралыг эхлүүл хэмээн ойлгомжгүй зүйл хэлснээ нэлээд зөвөнөр инээдэг. Манай гуравч гайхан гарan явж байтал манай Кимберли цагаан том машинтай усан живж буй бас нэгэн зөгнөл харах ба цагтаа залуу амьд үлдсэн хүмүүс тунд цагаан хүргэлтийн машинтай жирэмсэн эмэгтэй байсныг гинт сандаг. Ингэснээр шинэ амьдрал үхлийг зогсооно гэдг нь шинэ хүүхэд төрж энэхүү үхлийн гинжин хэлхийг зогсоох юм байна гэдгийг манай хэд ойлгож авдаг. Ингэснээр цагтаа залуу өнөө машиныг хайж дугаарыг нь олж авснаар жирэмсэн бүсгүй хинбэ гэдгийг нь олж мэддэг. Кимберли цагтаа залуу болон Шонток нар амьд үлдсэн хүмүүсийг нэг газар цуглуулan олж мэдсэн зүйлсээ хэлтэл мэдээж л бас л нөгөөдүүл нь итгэж өгдөггүй. Хүүгээ алдсан ээж болон өнөө багш Южин нар энэ зүйлсээ одоо бойл гэдэл өрөөг орхон явж лифтэнд суух үед өнөө хар тамхичин залуу санаандгүй өхөнгөө алдах ба манайхан сүүдрээр нь нэгэн тэгээтэй хүн шиг зүйлс олж харна. Нүүнийг нь ямарваа нэгэн дохио хэмээн бодон яаран шууд лифт рүү гартал. Can you hear me? A man with hooks is gonna kill you. Өнөө би өөрөө амьдралаа удирдна гэд байсан багш залууч бараг үйлчгсэн орж ирээ. Цагдаа залуугийн бууг аваад өөрийгөө алхахаар хит будтал буу ногт сумгуу мэтэл байдаг. Цагдаа залууч буугаа аван хартал дүүрэн сумтай байхан тэр. Мэдээж зурагдсан зураг дарааллын дагуу багш залуугийн өөхөх цаг нь болоогүй байна л гэсэн үг. Жирэмсэн бүсгүйг олохын тулд худлагаасаа машиныг нь хулгай далдагдсан машин гэд бүртгүүлчихсэн байсан ба манай хэдэг ирэх хооронд жирэмсэн бүсгүйн ус нь гараад эхлэх нь тэр. Хянаж байсан цагтаан чи яран машиныг нь барин шууд эмнэлэг рүү явдаг. Амьд үлдсэн хэд маань нэг машинд суун бөөндөө жирэмсэн бүсгөрөө явах замд өөр өөрсдийн түүхээ ярихад бүгд л өмнө нь өмнөх ангийн ухдаг хүмүүстэй холбоотой жижигхэн аз тохиож үхлээс мултарцгаасан байхан тэр. Өөрөөр хэлбэл эхний ангийн амьд үлдсэн хүмүүс онгоцноос буугаагүй бол энэ ангийн амьд үлдсэн хүмүүс хэдийнэ үхсэн байх ёстой байж. Үүнийхээ араас манай Кимберлигийн ачаар хоёр дахь удаага ч мөн үхлээс мултарч чадсан азтай нөхдүүд байсан байдаг. Тиймээс л энэ удаад хувь тавилан нь дахиж ямар ч боломж олгохгүйгээр нэг мөр дуусахаар л яваад байгаа мэт. Манай хэд энэхүү ярьж явж байгаад эмнэлэг явж буй жирэмсэн бүсгүй машинтай яг мөргөлдөнгөө алдах ба носолдсон ч ашгүй хэн ч үхээгүй бүгд амьд үлдсэн байдаг. Жирэмсэн бүсгүй машиныг жолоодож буй цагтаа яарч байсан тул цагтаагийн дуудлага өгчгөөд эмнэлэг рүү үргэлжлүүлэн явдаг. Манай хэдээс багш залуу ганцаараа бэртэн эмнэлэгт хүргэгдэх ба бизнесвумен Кэт машиндаа гатсан байдалтай байдаг. Энэ айлынх нь хөөхд яг түрэгний машинд мөргүүлэх гэж байхад манай хар тамхичин Гай ашгүй авардаг. Төд удалгүй мэдээний аль болон онцгой байдлынхаа ирэх үед Yeah, sure. I'll just put it on. Хэдий хэцүү зүйлс ар араасаа тохиолдож байгаа ч өнөө жирэмсэн бүсгүй эмнэлэгт хүргэгдэж яг л төрөх гэж байгаа тухай сонсож манай хэд ингээд л ашгүй бүх зүйл дуусах нь хэмээн баярлан эмнэлэг рүү яаран явдаг. Гэтэл гинтэл манай Кимберли дахиад л сэхэн амьдралах тасагт Каларжа нэртэй эмч өөрийг нь аврах гэж байгаагаар зөгнөл хардаг. Эмнэлэг рүү яаран ортол өнөө жирэмсэн бүсгүй ашгүй 9 минут амарчих ба манай хэд ч баярлаж байтал Кимберли гинтэл энэ жирэмсэн эмэгтэй киноны ихэнд болсон үндсэн осолд угаасаа үхээгүй буюу энэ үхлийн дараалалд огт хамааралгүйг санахан тэр. Тиймээс түрүүн бэртээд эмнэлэгт хүргэгдсэн багш залуугийн хэвтэж буй өрөөрөө очтол One of them killed by a
энийхүү өмнөх ангиас үлдсэн цор ганц хүн болох Шонток үхэж энэ ангийн амьд үлдсэн хүмүүсээс манай Кимберли болон цагдаа залуу хоёр л амьд үлддэг. Манай Кимберли гинтэл өөрийн цус олсон гараа харснаа Кларжа нэмж нуур болон цагдаагийн машин гээд анханасаа харсан зөгнөл шинэ амьдрал нь үхлийг зогсооно энтер гэсэн нь тэр жирэмсэн эмэгтэй энтер огт биш өөрийнх нь тухай хэлж байсныг ойлгон цагдаа залууд хандан зөгнөлтөө харсан амийг нь аварч буй Кларжа нэртэй эмчийг дуудаарай хэмээн хэлснээ яран гүн гардаг. Базаад хэлбэл нөгөө оршуулгын газрын ахын хэлсэн шинэ амьдрал нь үхлийг зогсооно гэсэн нь өөрөө байсан ба цагаан машинтай усан живэд хэн нэгэн гарган авч эмнэлэгт авчран Кларжа нэртэй эмч амийг нь аварснаар үхлээс иргэн ирж энэ бүхнийг зогсоох боломжийг хэлсэн байдаг. Харагдсан зөгнөлүүд нь өөр ямар ч хүнийг биш шууд өөрийг нь л хэлээд байсан байдаг. Ингэснээр манай Кимберли шууд л гадаанд байх түргэний машин цуугаад ус руу орох ба хамаг босон зүйлс нүднийх нь урдуур харагдан цагдаа залууч уснаас гарган авч Кларжа нэртэй эмч үхлээс нь иргэн авчирч зөгнөлүүдэд гарсан бүх зүйлс нь яг л төгс болсон байдаг. Амьд үлдсэн хоёр маань ашгүй ингээд бүх зүйл дууслаа хэмээн нэхэл тайвшран инээлдэж буйн харагдана. Кадр солигдоход манай хоёр нэгэн айлд ирчихсэн байх ба энэ нь нөгөө машинтай осол хийх үед хэдийнэ өнгөрчихсөн нөгөө хар тамхичин залуу хүүг нь машин дайруулахаас аварсан айл байдаг. Ээж аав нь хүүгийн минь амийг аварсанд баярлаа хэмээн хоолнд урьсан байх ба мэдээж л бүүм нүхлийг ийм амархан хуурна гэж юу аах вэ? 2006 оны Final Destination 3. High School-ийн төгсөх ангийн сурагч төгсөлтийн баяраахийн Пенсильвания мужийн нэгэн паркт тоглож явдаг. Манай гол дүрийн охин болох Венди найз залуутайгаа болон дотны найз Кэрин ч мөн найз залуу Кевинтэйгээ явж харагдана. Төгсөлтийн монтажтай зориулсан битүүл зураг авч явах ба мэдээж л дүрмийн дагуу манай Вендид цаанаа л нэг тухгүй санагдаад л байдаг. High School-ийн typical муужгаа охтууд ангийн спортсмен гэдэл зураг авч явж байхад төрсөн дүүтэйгээ хүртэл таарад зургийг нь авдаг. Яг галзуу болгонд суух үед манай Венди найз залуудаа би нэг л биш байна. Яг л нөгөө déjà vu шиг санагдаад байна гэхэд найз залуу нь бүх юм окей штэ бэб гэдэл найраад оруулдаг. Энэ үеэр хэдийнэ сургуулаа төгссөн нэгэн сайко нөхөр видео камер барин охтуудыг хоргож харагддаг. Манай хүн галзуу болгоноос их л айгаад байсан тул найзынх нь найз залуу болох Кевин би сайн анхаарад явъя гэд манай Вендитэй хамт суухаар болдог. Манай хоёр яг суух гэж байхад өнөө сайко нөхөр чинь муужгаа охтуудын ард суух гээд суудлыг нь булааснаар манай хоёр жаахан хоошоо суудлал руу суухан тэр. Паркийн ажилтнч камера даалт хийхийг хэлж Кевиний гарт бох наалдан галзуу холгонч нэг эцэст нь хөдөлж эхлэхэд хэмээн сандарчихсан сэрхэд яг л сая харагдсан үйл явдлууд нь давтагдаж эхэлдэг. Паркийн ажилтнч камерад алтыг хэлж Кевиний гарт бох наалцснаар манай Венди энд том осол болох гээд байна хэмээн орилон гарахад хэсэг нөхдүүд шмаргалдан хөөгдөд буудаг. Вендигийн найз залуу болон найзынх нь хамгаалтын бэхлэгээ нэгдэхгүй байсан тул бууж чадалгүй хөдлөж эхэлдэг. Венди найз залуугаа хараад яаж ч орлоодгүйсэн мэдээж л хөөгдөд гарах ба яг энэ үед нь өнөө том осол нь болох нь тэр. Нинхүү ангийнх нь хэд хэдэн хүүхдүүд болон манай Вендигийн найз залуу болон хамгийн сайн найз нь харамсалтайгаар өнгөрдөг. Хамгийн сайн найзынх нь найз залуу болох Кевин ч өөрхий сэтгэлээр дэмжих гээд би найз залууд чинь чамайг харж хамгаална гэд амласан. Би чамайг анхаарна гэхэд манай Венди чи бол зүгээр л манай найзын найз залуу. Тийм учраас надад битгий санаа зов гээд л яваад өгдөг. Юу хэлж орилсныг нь мэдсэн амьд үлдсэн ангийнх нь ч манай хүн лөө их л сонин харах хэдий ч нөгөө муужгаа охтууд бит хоёрын тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэд утасныхаа дугаарыг
өгдөг. Кевин ч ахин гүйж ирээд интернетээр өмнө буюу 6 жилийн өмнө болсон 180 дугаар нислэгийн тухай судалснаа хэлэн яг нэг хүүхэд нь чам шиг ийм зөгнөл хараад онгоцноос буун амьд үлдсэн хүмүүс нь бүгд дараалан ар араасаа өгсөн тухай хэлэхэд манай Венди ч тоолгүй бараг л зайл цаашаа хэмээн хэлээд л яваад өгдөг. Манай Венди гэртээ ирэн нэлээд эмо байдалтай дүүгээсээ Азийн бугавчаа надад хэсэг үлдээ гэж гээл гуйж байгаад дүүдээ камера өгөх гээд авсан зургуудаа компьютер руу хуулах гэхэд саяхан өнгөрсөн найз залуугийнх нь авахулсан зураг дээр яг л ингэж өгөхийг нь харуулсан мэт төмөрний урд толгойн байршснаар гарсан байдаг. Манай Венди ч гайхан амьд үлдсэн бусад хүүхдүүдийн зургийг харах ба нөгөө тамирчин залуу, сайко залуу, энэ эмо хос болон өнөө хоёр муужгаа охин байдаг. Муужгаа хоёрын зураг дээр гэрэл хит тусаад яг л түлэгдсэн мэт нүртэй харагдсан тул өнөө өгсөн дугаараар нь яаран залгах үед өнөө хоёр нь биеэ борлуулах гээд нэгэн шарлагын аппараттай газар хэдийнэ ирчихсэн байхан тэр. Нууг газрынх нь ажилтан уух зүйл авч орохгүй шүү хэмээн хэлэн утсаар ярих гээд гарах ба нөгөө хоёр нь ч тоолгүй ангалзан уух зүйлээ барин ороход Brittany? Dude, I feel like... Steinmetz says he gets off on tan line. It's way too warm in here now, huh? Huh? Муужгаа хоёр охины ч оршуулгын ажиллагаа болж манай Венди өнгөрсөн найзынхаа найз залуу болох Кевинийг дуудан чиний нөгөө хилээд байсан чинь үнэн юм шиг байна. Энийг хартаа хэмээн өөрөө авсан зургуудаа хэвлснийгээ үзүүлдэг. Ингэснээр манай хоёр ч энэхүү зөгнөл энтерт баарыг итгэн бусад хүмүүсийн зураг дээр яг юу гарсан тухай ярилцсангаа идэх юм авахар зогсдог. Гэтэл зураг авсан дарааллын дагуу өнөө сайко нөхрийн зураг байх ба зурган дээр нь мессеж өгөхөөр юу байгааг хайж байтал What do you want? Get out! Put in the truck! Watching you. Man, come on, pull up! Хөөрхий сайко залуу яг урд нь машинтайгаа байсан байж таардаг. Зя sorry дундуур нь гяс ганцхан юм ярьж. Тоороо нь ерөөсөө элдв километр автгүйг та хэд мэдж байгаа шүү дээ. Гэхдээ тоороо нь энэ удаа яг өөрийнхөө шинээр эхлэх гэж байгаа нэг зүйлийг гяс рекламжээ. Болно үстэй. Blackpink-ийн Lisa-гаас ихсүүлэл нөгөө хаммог томоодуудынх нь хаммог үнэтэй цүнхэн дээр энтер үүрээд байгаа нөгөө Cry Baby, Labubu энтергээд хөөрхөн тоглоомод байгаа шүү дээ. Эднэр нь гадуур битүү хөлхөт нь байгаа ч гэсэн тоороо нь хайсаар агаад яг оргийг нь аюулгүй боломжийн үнээр захиалгаа хийцэн байгаа шүү. Хүмүүсээс ямар ч захиалга энэ авч эхлэегүй дөнгөж аккаунтуудаа шинээр нээсэн тул та хэдтэй хамгийн түрүүнд болгож байгаа шүү. Зөвхөн энэ Labubu Cry Baby-гээр зогсохгүй цаашаага яг ориг гой тоглоомуудыг зөндөө оруулж ирэх тул иймэрхүү юм сонирхолтой манай бамбарнууд мэдээж ороод лайк фоллоу дараад байж байгаарай. Яг тэгэхээр кинонда буцаад орцгоё. Ингэснээр дараалал зурагт байгаа зүйлс яаж өгөх тухайн заагаад байгаа үгүйг олохоор манай хоёр Вендигийн гэрт дээрэн зургуудыг ахин сайн нягтлж үздэг. Тэгэхэд мэдээж сая өнгөрдөг сайко залуугийн өөр нэгэн зурагт яг толгойных нь харалтаа синс гарсан байдаг. Дараагийнх нь зураг өнөө тамирчин залуу байсан тул маргааш нь багаараа бэлтгэл хийж байх үеэр нь манай хоёр явн очдог. Яг л зураг дээр нь гарсан сэлэн байх ба яаж тайлбарлан хэлсэн огт тоолох үхлийг хараад идэг энэ жил би давраг авна гэдэл багаараа огшин ойрлон бэлтгэлээ үргэлжлүүлэх ба Talk about a vision. And I see no about an injury.
You would say that. Fuck it. Get the fucking dick back. What I tell you, Kevin, huh? Нийнхүү манай хоёр зургийн дараалал яаж өгөх тухайн зурагт гараад байгаа тухай бүрэн дүүрэн итгэдэг. Зургийн дарааллын дагуу өнөө эмохос буу энтер барьчихсан гарсан байсан тул тэр хоёр дээр очихоор явдаг. Өнөө хоёр нь нэгэн дэлгүүрийн агуулгад ажилладаг байх ба хадаасны буугаар шууд тагтаа энтер буудаад бас л нэлээд гажиг нөхдүүд байхан тэр. Манай хоёр ч очиод тайлбарлахад мэдээж л дүрмийн дагуу огт итгэж өгдөггүй. Манай хоёр ч цуцалтгүй олсон бүх мэдээллээ тайлбарлан явтал Next in line is saved. It skipped that person. Wendy never had that premonition, and none of us had. Oh, yeah. You know why this is fixed up? And, well, look, I'm just guessing that it... Манай хоёр ч айж байсан хэдий ч хальт салан манай Венди гэртээ ирэн байж байтал нэгэн зураг дээр дүүгийнх нь өнөө азын бугуувч байгааг олж хардаг. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хамгийн анх харсан зөгнөлт галзуу уулганд дүүн байсан ба өөрийг нь буухад дагаад буусан байдаг. Манай Венди сандран Кевин руу залгаад нэгт манай дүү тэр галзуу уулганд байсан байна хэмээн хэлэн мөн чиний зураг дээр нүүрэн дээр чинь хит их гэрэл туссан байна хэмээн хэлдэг. Яг энэ үед нь Кевин бөөн тесэрч дэлбэрдэг салютын тэр болчихсон нэгэн арга хэмжээнд хамгаалагчаар ажиллаж байдаг. Венди сандран шууд тэр арга хэмжээ рүү явхаар болдог. Манай Вендигийн дүү тэр арга хэмжээнд нь хэдийнэ очихсан байх ба Кевин ч шууд очоод чи аюулд байна хэмээн хэлтэл мэдээж л өнөөх нь огт тоохгүй цаашаага яваад л өгнө. Венди ч яаран дөнгөж иртэл Tell me, you have to listen. Tell me who was sitting next to you. Tell me who was sitting next to you on the roller coaster. Энэ удаад өгөх хүн нь энэ дүүгийнх нь найз байсан байж таардаг. Яг үүний дараа Кевин ч яг дэлбэрч бүхэнгээ алдах ба Венди авран цааш явтал нөгөө найз охиноо алдсан Эмоч мөн тэнд байж таардаг. Манай Эмо залууч уурлан та нарын тэнэг зүйлээс болж миний найз охин өнгөрсөн. Одоо тэгээд миний ээлж үү те гэдэл талчганаж байхад мэдээж л Нийнхүү 5 сарын дараа манай үлдсэн гурав маань үхлийг даван гарчихсан гэдэг их л тайван амьдарч байх ба манай Венди ажлаа таран метронд явж байхад гинтэл өмнөх зүйлсүүд нь санагдсанаар айн буух буудал дээр буулгүй метронд үлддэг. Нэг л сандран гайхан суутал метрон доторх сурталчилгааны самбарнууд дээр Сайко гарын гадаа нүхдэг хоолны газар. Немо хосын эмэгтэйгийнх нь нүхдэг барилгын материалын дийлхүүр. Муужга хоёрын үхдэг бие шаарлахын газрын зургууд харагдах ба яг өөрийнх нь дээр нь үхлээс болон татвараас зүгтэх боломжгүй хэмээн бичсэн санхүүгийн үйлчилгээнээс сурчилгаа байхан тэр. Манай Вендиш дараагийн буудлын дээр буух гэтэл дүү нь өөдөөс нь орж ирснээр буулгүй үлддэг. Дүүдээ өөрийгөө элдв зүйл хараад нэг л биш байгаагаа хэлэхэд дүү нь өөдөөс нь одоо бүх зүйл дууссан. Кевин гуруулаа үхлийг хуурч чадсан хэмээн их л бардам хэлхэн тэр. Гэтэл гинтэл метроны бууланд Кевин сууж байхыг олж харах ба нэгэн балаа харах тогны утас маслуулж метроны зам огтсон мэрэгснээр
Химэн ахин зүгнэн харах ба нөгөө хоёртой шууд л хилээд буух гэтэл хэдийнэ оройтсон байхан тэр. 2009 оны Final Destination 4 буюу The Final Destination. Манай гол дүрийн залуу болох Ник өөрийн найз охин болон найзуудтайгаа машины уралдаан үзэн сууна. Ник ууж идэх юм авчирхад сандлан цуурч, найз нь хуурамч дуран дотроос виски ууж, урд нь ковбой ирж суухад манай Никийн найз охин Лори юм харахгүй байсан тул ковбой залуу босож явдаг. Үүний хажуугаар нэгэн ээж хүүхдүүдийнхаа чихэнд тампон хийхэд манай хэд инээлдээд л сууж идэг. Мэдээж дүрмийн дагуу манай Никэд нэг л юм эвгүй харагдаж өөрт нь ямарваа нэгэн зүйл хүрээд байгаа мэт салхилж эхлэх ба яг энэ үед химэн ухаан орнос ирэхэд сая босон жижиг зүйлс яг л дараалалаараа давтагдаж эхэлдэг. Найз нь хуурамч дуран дотроос виски ууж, ковбой залуу урд нь ирж сууж, нурдан суух нэгэн ээж хүүхдүүдийнхаа чихийг тампоноор тагалдаг. Манай Ник ч сандран гарцгаая гээл найз охин болон найзуудтай хэлээд гарах гэхэд санаандгүй нэгэн залуу дээр унснаар тэрүүгээр нэг үмэн болж эхэлдэг. Бөөн хэрүүл урал болон ашгүй дөнгөж стадионоос гартал мэдээж л төрүүхэн харагдсан том ослон болох ба манай эдтэй маргалдан гарсан нэгэн залуу миний эхнэр дотор байгаа штэ гэдэл яг орох гэж байхад зөгнөлд гарсан хамгийн ихэнд өгсөн бүсгүйч мөн шууд л үххэн тэр. Саяны ослоор өнгөрсөн хүмүүсийн дурсгал дээр манай эд очиход амьд үлдсэн зарим хүмүүс нь манай Никийг чи бол баатар шүү баярлаа хэмээн хэлгэн тэр. Өнөө уралдаан дээр ажиллаж байсан хамгаалтын ажилтан Жорж ирэн талархснаа илэрхийлэн хэлж байтал өнөө эхнэрээ алдсан залууч ирэн хамгаалтын ажилтан лөө чи намайг тэндээс хүчээр гаргаж миний эхнэрийг алчглаа гээл балаарч эхэлдэг. Хамгаалтын ажилтан Жорж руу бөө харааж байгаад л нэлээд занаад яваад өгдөг. Манай хүн гэртээ хараад унтаж байхдаа гинтэл 617 тоот байшин загалмай морины тах төмөр гинжтэй дэгээ зэрэг зөгнөлийг ахин хараад сэрэх ба салхинд юм сунахад найз охиныхон зурган дээр сэлбэрийн хутга зогдох нь тэр. Яг энэ үеэр өнөө эхнэрээ алдсан залууч такс огтуу машин авнан хамгаалтын ажилтны гэрийн гадаа нэг л юм сэдсэн янзтай ирэх ба өнөө загалмай морины тах төмөр гинжин ийм л учиртай байж. Энэ тухайч маргааш нь телевизээр гарахад манай хүн хараад яг энийг унтаж явахдаа харсан гэд найз охиндоо хэлэх үед синс хайч усны эндүү тамхи зэрэг зөгнөлийг ахин хардаг. Энэ тухайгаач найз охиндоо хэлэхэд найз охин нь нэг л итгэж өгдөггүй. Өнөө хүүхдүүдийнхаа чихэнд тампон идэг ихч бас амьд гарсан байх ба хүүхдүүдэд дагуулan гоо сайхны салонд ирдэг. Хүүхдүүд нь сахилгагуйтан зүлэг тэгшилж байсан хүний зүг чулуу шидэх ба ээж нь мөнгө өгөөд нэг цагийн дараа хүрээд ирээрэй гэдэл явуулдаг. Салонд авсан цагаасаа хоцорсон ч гуйж байгаад ортол Excuse me, that's first day late. How long have you been? I've only told them to fix it like a million. Oh, DD. Yeah.
guys. All right, boys, come on. Энэ тухайд сонин дээр гарсан байх ба манай хэд уулзалдан нэг л зүйл биш байгааг ярилцсан суун. Манай нэгч нөгөө хэдтэй би яг зөвгнөл хараад байна гэд өмнөх ангиудад гарсан ослуудын тухай судалснаа үзүүлдэг. Найз охиных нь найз Дженет энэ Барбигийн Кен шиг залуу бол хаант хоёрт сандан тэгвэл үхэхийн хооронд хүссэн бүх зүйлээ хийлээ гэж гараад явдаг. Манай хүн найз охинтойгоо үлдэн байж байтал гинтэл ахин галан тасдагч төмөр трос зэрэг зөвгнөл хархан тэр. Манай нэг энийг зогсоох арга байх л ёстой гэд өнөө осол болсон стадионд найз охинтойгоо нууцаар очдог. Харсан зүйлсээ эргэн бодож дараа нь хин өгөх тухай санах гэж хичээдэгч нэг л сайн санаж өгдөггүй. Мэдээж энэ үед өнөө стадионы хамгаалагч Жорж ирснээр манай хоёр юу болоод байгааг тайлбарлан камерын бичлэгийг ухраан өгсөн дарааллыг санаж эхлэхэд дараагийн өөхөх хүн нь эхнэрээ алдсан механик залуугийн ээлж ба нараас нь манай хоёрын хоёр найз болох Дженет болон Хант тэгээд одоо энэ хамт байгаа хамгаалагч Жорж тэгээд найз охин Лори хамгийн сүүлд нь манай нэг өөрийгөө хэмээн сандаг. Ингэснээр манай хэд одоо өөхөх хэвээр механик залууг аварч чадвал энэ гинжин хэлхийг зогсоож магадгүйгээд өнөө хөөрхөн гинэн зангаараа механик залууг аврахаар очдог. Өнөө залуутай ч уулзсан Ослоос амьд үлдсэн 3 ч хүн хэдийнэ өнгөрчихлөө гэдэл тайлбарлаж байхад Look, man. I know exactly how you feel. Hey, Andy. Yeah, I'm looking to die. Sorry, дундуур нь гяс ганцхан юм ярьчаа. Тоороо нь ерөөсөө элдв рекламентэр автхууг та хэд мэдж байгаа штэ тий. Гэхдээ тоороо нь энэ удаа яг өөрийнхөө шинээр эхлэх гэж байгаа нэг зүйлийг гяс рекламжээ. Болно үстэй. Blackpink-ийн Lisa-гаас ихсүүлэл нөгөө хаммог томодуудынх нь хаммог үнэтэй цүнхэн дээр энтер үүрээд байгаа нөгөө Cry Baby, Labubu энтер гэдэг хөөрхөн тоглоомод байгаа штэ. Эднэр нь гадуур битүү гулхууд нь байгаа ч гэсэн тоороо нь хайсаар агаад яг оргийг нь аюулгүй боломжийн үнээр захиалгаа хийцэн байгаа шүү. Хүмүүсээс ямар ч захиалга энтер авч эхлэегүй дөнгөж аккаунтуудаа шинээр нээсэн тул та хэдтэй хамгийн түрүүнд болгож байгаа шүү. Зөвхөн энэ Labubu Cry Baby-гээр зогсохгүй цаашаага яг ориг гой тоглоомуудыг зөндөө оруулж ирэх тул иймэрхүү юм сонирхолтой манай бамбарнууд мэдээж ороод лайк фоллоу дараад байж байгаарай. Яг тэгэхээр кинонда буцаад орцгоё. Нийнхүү одоо нөгөө хоёр найзынх нь ээлж ба манай Никийн зөвгнөлд харснаар хоёр найз нь яг зэрэг ухдаг тул одоо хэнийг нь төрүүлж өгөх тухай огт мэдэж чаддаггүй. Тиймээс манай Ник найз охинтойгоо болон хамгаалагч Жоржтой хоёр хуваагдаад явхаар болдог. Найз Дженет нь утсаа харалгүй явж байхад машин дээр нь шувуу бааж машиных нь люк гацдаг. Манай Ник найз Хант руугаа залгасан ч өнөөх нь дүрсгүйтэй завгүй байсан тул утсаа авдаггүй ба Ник гинтэл нэгэн усан паркийн хаяг харснаа зоос, усны даралт, машин угаалга, тогны мас, усны хоолой зэрэг зөвгнөлүүд харснаар шууд л тэр парк руу явдаг. Найз Хант нь ч дүрсгүйтэйж дуусаад ашгүй утсаа авах гэхэд нэгэн хүүхэд усаар шүрснээр утас нь унтарчихдаг. Энэ үеэр найз Дженет нь машинаа угаалгах гээд машин угаалга дээр ирэх ба Никийн найз охин залхтал би угаалга дээр байна удахгүй эргээ залгая гэдэл шууд салгачихдаг. Тэгснээ автомат машин угаалга руу дөнгөж орох үед ашгүй ингэж нэг найз Дженетигээ аврах ба яг нөгөө талд нь өнөө дүрсгүй Хант нь сайхан нарлан хэвтэх үед
өөхөх ёстой байсан хоёр найзынх нь нэг нь аврагдаж нэг нь үхснээр манай хамгаалагч залуу одоо миний ээлж тийм үү гэд бараг л хөв тавилантайгаа эвлэрчгсэн л харагдана. Манай нэгч найз охинтойгоо хамгаалагчийн гэрт ирэхэд хөөрхий амиа орлох гэд өдөржингөө л төрөл төрлөөр үтсэн байх ба нэг л амжилттай болж өгөхгүй л байгааг нь. Иймд манай гурав нөгөө эмэгтэй найз Дженнитийг аварсан тул энэхүү гинжин хэлхийг зогсоочглоо хэмээн бодон шууд л амьд үлдсэн баяраа тэмдэглээд хундаг тулхан одоо юу хийцгэх тухайга ярилцсан сон. Манай хоёрч мөрөөдлийн аялалдаа буюу Амстердам явахаар болсон байх ба манай нэг дахиад л гинэд цагдаагийн тохиолдол усны цорог могой гих зөгнөл харах ба телевизээр нөгөө уралдааны үеэр урд нь ирж суудаг ковбой залуу амьд үлдэн эмнэлэгт байгаа тухай олж мэддэг. Ийм л учраас хамгаалагч залуугийн ээлж болоогүй тул амиа орлох гэж өчнөө аргаар үдсэн ч огт болохгүй байсныг нь ойлгосон манай хэд яаран шууд л эмнэлэг рүү явцгаадаг. Өнөө ковбой залуу эмнэлэгт ухаангүй хэвтэх ба яг дээд давхарт нь нэг нь настан усанд оруулах гэж байгаад дуудлага ирснээр эмчин орхин гарахад ус нь хальж эхэлдэг. Манай нэгч хамгаалагч залуутай яаран орж ирэх үед дөнгөж эмнэлгээс гараад явж байхад манай хамгаалагч залууч мөн Жижи нийнхүү өхлийн гинжин хэлхээ хараахан дуусаагүй байгааг мэдсэн манай нэг найз охин руугаа явах үед өнөөх нь нөгөө амьд үлдсэн найз Дженниттэйгээ кино үзэхээр явсан байдаг. Манай нэгч дөнгөж гадаан нэрэхэд модны уртас, гал, хадаас, дэлбэрэлт гих зөвгнөлүүдийг харснаар машинаа хаяад л шууд ордог. Кино театрын заалны эсрэг талын өрөөнд засвар хийж байх ба манай нэг ярангуйж ортол Are you in here? No. Don't you see? This movie. хэмээн ахин нэг удаа ухаан ороход яг л хамгаалагч залуутай эмнэлгээс гарч байсан үедээ ирэх ба мэдээж л хамгаалагч залуу өөхөх нь тодорхой. Манай нэг сандрын шууд кино театр руу орж ирэн нөгөө талынх нь өрөөнд орон гарч буй галыг нь зогсоох гэж бүхий л чадлаараа үзэх үед хадаасны буу унснаар манай хүний гарыг нэвт зоох ба шатамхаа шингэн яг л гал руу явж байх үед шатаж буй урт модыг ашиглан галын тохиоллыг ажилуулснаар ашгүй нэг ус цацарч дэлбэрэлтийг зогсоож чаддаг. Нийнхүү 2 сарын дараа энэ бүх зүйлсийн дараа амьд үлдэж чадсан гурав маань юм бодолгүй их л жаргалтай амттан эргүүлэн явах ба гинтэл манай нэгэд ханан дээр нь найз хаантынх нь өгсөн парк. Нэгэн эмэгтэй уншиж бус сэтгүүл дээр нөгөө 2 хүүхэдтэй ээжин өгсөн шиг том нүд. Телевиз дээр нь машины уралдаан харагдах ба суусан ширээн дээр нь It's Coming хэмээн бичсэн байдаг. Манай хүнд сандран хідүүлээ юу ч өөрчлөөгүй юм биш үү гэд дөнгөж ярилцсан сууж байтал 2011 оны Final Destination 5. Манай гол дүрийн залуу болох Сэм найзынхаа менежер эдэг нэгэн газарт борлуулалтын чиглэлээр ажиллахаар орсон ч нэг л болж өгдөггүй. Ажлын зугаалганы өмнөх өглөөний цаг бэлдсэн шигээ л байж байдаг.
Хамт ажилдаг найз охин Моллин ирэхэд очиж тосон авахд өнөөх нь нэг л яоцгүй ер нь хоёулаа болёо л гэхэн тэр. Манай Сэмийн хурган карьертай найз Питерийн найз охин нь ч мөн энэ компанид хамт ажилдаг. Удаачгүй компани нэлээд хөнгөмсөг муужгаа ажилтан болох Оливия ирж харагдах ба нэлээд нэрд харагддаг ч хүүхэмсэг нөхөр болох Айсак манай Сэмийн найз охиныг хоргоож харагдана. Дүл халзан боосон ч ирэхэд үйлдвэрт ажилдаг ганцхан хүнийг ирчихвэл зугаалгандаа явхад бэлэн боллоо гэснээр манай Сэм өнөө ганц үлдсэн залууг дуудахаар явдаг. Өнөө залууг Нейтан гэх ба үйлдвэрийн нэгэн инженертэйгээ хаг хэрэлдэж байгаад зугаалгандаа явахаар болдог. Нийхүү зугаалгын баг бүрэн гүйцэд цуглаж бүгд автобусандаа суун аялалдаа гардаг. Өнөө хүүхэмсэг нэрд нөхөрч уцаар яран автобусны хоошоо өрөөрөө ороход дүрмийн дагуу манай Сэмд юмс нэг л эвгүй тухгүй санагдаж эхэлдэг. Гүүрэн дээр засвар явагдаж, нэгэн төмөр дээгүүр гарч, нэгэн машинд замын хар шатааж, гүүрэн гарсан нүхийг засаж буй засварчдыг харж явж байхад санаандгүй сандалд хурууга зүсчихнэ. Гэтэл гинтэл салхи ширүүсэж эхлэх ба Molly, come on! Peter! Come on, Peter, let's go! What the fuck? Good. Come on. Come on. Go on. All right. Okay, come on. It's all right. Come towards me. Come on. Damn, wait for us. Нийхүү сандранс ирэхэд яг л түрүүн болсон шиг хурууга санаандгүй зүсчихдэг. Тиймээс манай хүн сандран удахгүй гүүр нуурн хідүүлээ буух ёстой гэдэл сандран найз охиноо чирээд л гархан тэр. Мерсер хүмүүст гайхан сандраад буухта зэрэгцэн мэдээж л өнөө ослон яг л манай Сэмийн харсан шиг болгон тэр. Нийхүү манайхыг цагдаа дээр байцаагдаж эхлэх ба уг ослоос амьд үлдсэн хүмүүс нь манай Сэм саяхан салыг гэд байсан найз охин Молли, найз Питер болон Питерийн гимнастикчин найз охин, нөгөө хүүхэмсэг нэрд Айсак, хөнгөмсөг муужгаа Оливия, үйлдвэрийн ажилтан Нейтан болон дүүл халзан захирлна. Амь өргөцсөн хүмүүсийн ажил явдалч болж манай дүүл халзан захир энэ дээрээс ухаантай өгнүүд хэлээстэй. Ажил явдалч дуусаж манай Сэм найз Питертэйгээ явж байхад өнөө хамгийн чухал өгнүүдийг хэлдэг моргийн ажилтан ах гинэт гарч ирснээ нэг л зөвүүнээр нүхлийг хурж болдгүй юм шүү. Болгоомжтой л байгаарай хэмээн хэлээд яваад өгдөг. Манай Сэм Питер хоёр ч гайхан гажиг нөхөр бай хэмээн бодон хоцордог. Манай Сэм өөрийн давхар ажил болох тогоочийн ажлаа дуусгачаад найз охинтойгоо ярилцгаар гэрт нь очдог. Би зөвхөн чамд л хайртай энтергээд л уянгалахад найз охин нь чамд Парис явж тогоочоор ажиллах мөрөөдлийн чинь боломж олдсон шүү дээ. Надаас болж ийм боломж алдаасаа гэж би хүсэхгүй байна гэхэд манай хүн мэдээж л надад ямар ч боломж энтер гарсан би чамайг орхихгүй энтергээд л үргэлжлүүлэн уянгалдаг. Яг энэ үеэр найз Питер нь ч найз охиныхоо бэлтгэл дээр нь хувцсыг нь авчран ирэхэд найз охин нь цаанаа л нэг айцтай харагддаг. Питер ч нэлийн сэтгэлээр дэмнээд бэлтгэлийг нь харан сууж байхад Every time, Candace.
your turn. Looking good, Candace. Ажлынх нь өчнөө хүн үхэхэд удаачгүй байхад ахин нэг нь өнгөрснөөр манай хэд ер нь яавалч яаг гэд ажил дээр хэдэн пив болон ганц шилэм задлаад суухан тэр. Энэ үеэр өннөө хүүхэмсэг нойрд нөхөрч өнгөрсөн хүмүүсийн ширээг ухаж байгаад нэг хүний ширээний шургуулганаас массажны бэлгийн карт аван шууд гусчихдаг. Нинхүү өнөө ваучраа барин массажны газар дээр нь очин үүдний хүлээлгийн ажилтнтай ангалзаад байсан тул өнөөх бүсгүйн жинхэнэ их хүч тавьдаг уламжлалт барайны хөгшин хятад эмээ дээр оруулчихсан тэр. Хятад имиж биеэ судал гэж байгаад жинхэнэ блокуудыг нь гаргаж эхэлдэг. Энэ үед орных нь хөлний бэхэлгээд санаандгүй салж имиж эмчилгээгээ үргэлжлүүлэн зүүнүүд гаргаж ирээд спиртээр ариутгаж байгаад л биеийг нь баргалд өөртөл нь зүү тавхан тэр. Айлгүй залуугийн утсан дуграад байсан тул утсыг нь цааш нь тавиад за одоо 30 минут унттаа гэдэл орхиод гарах ба мэдээж офис дээр ууж байсан манай хэд энэ мэдээг сонсон очиход өнөө моргийн ажилтнах дахиад л явж байдаг. Манай Сэмж гайхан чи яагаад бид нарыг дагаад байгаа гэхэд өнөө ах би ажиллаа л хийж байна гэснээ би өмнө нь та нар шиг азтай хэд хэдэн нөхдүүдийг харж байсан. Амьд үлдсэн ч нэг нэгээрээ араасаа өгдөг. Та нар гүүрэн дээр болох ёстой байсан юмыг өөрчилсөн гэхэд өнөө үйлдвэрийн залуу тэгээд бид нар хараагч гэсэн үг үү? Карма бид нарыг дагзаар нь савна гэсэн үг үү? Гэхэд өнөө ах би дурмыг нь сайн мэдэхгүй. Би зүгээр л тоглоом дуусны араас ирж цэвэрлэгээ хийтгэл хүн хэмээн хэлснээ яваад өгдөг. Бүгд л гайхан зогсоход манай Сэм тэгвэл миний харсан зөвгнөл зөвхөн чи л амьд үлдсэн штэ гэд найз охиндоо хэлэхэд зөвгнөлт харснаар дараагийн өгсөн хүн нь өнөө муужгаа гэд манай Сэм найз охинтойгоо өнөө муужгагийн явсан газар руу яаралтай явахаар болдог. Энэ үеэр ч хөнгөмсөг муужгаа маань хараагаад хийглүүлэхээр нэгэн имлэг дээр ирсэн байх ба их л баяртайгаар харааныхаа шилийг хаяад л яваад ордог. Хөөхөн тэдэ тэврээ толгоогоо авчуулаад нүдээ дэвхтүүлээд хэвттэл нэг мэдээлэл нь дутуу байсан тул нэмчин мэдээллийг нь авах гээд туслах руугаа гарах ба энэ үед She might be in danger. Манай хоёр ч хямран суухад өнөө цагдаач ирж манай Сэм юу таамаглаж байгаагаа цагдаад хэлдэг. Манай Сэм найз охиндоо хань болоод хонхоор ирсэн ба Сэмийн зөвгнөлт харсан дарааллын дагуу дараагийн өгөх хүн нь өнөө үйлдвэрийн ажилтан Нейтан байдаг. Энэ үеэр Нейтан ч ажиллаа хийж байхад өнөө маргалдаад байсан инженер нь цаг бүртгэлийн хуудас дээрээ зайл цаашаа хэмээн бичсэн байсан тул дуудан уулздаг. Өнөө инженер нь шууд маргалдаж эхлэх ба дээрээс нь юм унах гээд байгааг харан өнөөхөө түлхтэл хэдийнэ дэгээн зогдоод өгчихсэн байхан тэр. Нийнхүү бусад хэд маань цуглах үед Питер үйлдвэрийн ажилтан Нейтнийг дарааллын дагуу өөрийнхөө өөхөх байсан үед өөр хүнийг өхүүлснээр өөрөө амьд гарчих шиг боллоо гэж гайхан ярилцсан. Тэгвэл дараагийн хүн хинбэ гэд байж байтал дүүл халзан захирал нь дөнгөж орж ирэнгүүтэл Who is it, Sam? Who's what? маргааш нь ч болж манай Сэм өөрийн давхар ажиллаа дуусгачаад ресторанда найз охинтойгоо хоёулахны арманчглан байж байхад гинтэл найз Питер нь гараад ирхэн тэр.
Петрийг ч оруулж ирээд ярьж байхад найз Петр нь одоо өөрийнх нь ээлж тул өөрийнхөө өмнөөс өөр хүнийг өхүүлэх гээд зам дээр байгаа хүнийг түлхэх гэж оролдсон ч чадаагүй тухайгаа ярьдаг ба манай хоёр ч ашгүйдээ хэмээн л ботон суудаг. Гэтэл гинтэл найз Петр нь чиний харсан зөвнөлд ер нь яахлаарэ танаа найз охин л ганцаараа өхөөгүй байдаг юм гээд миний өмнөөс өхөх хүн чи байх болно гээд буу гаргаж ирээд сайн мэ найз охин руу дайрхан тэр. Мэдээж манай хоёр ч гяс цухтан галтаагаар орон нэлээд зуралдаж байхад өнөө цагтаач ороод ирдэг. Гэтэл өнөө Петр чинь бүр цагтааг буудаж унгах ба Please. In prison. Нинхүү ашгүй манай Саймч өөрийн өхлийг хуурч чадлаа хэмээн баярлан 2-7 хоногийн дараа Парис руу найз охинтойгоо аялахаар онгоцонд суутал онгоцонд нь манай цувралын хамгийн ихний ангийн залуу болох Алекс маргаан үсгээд онгоцноос хөөгдөн гарч байх ба хөлгийн Ахмад ноёд хадагтай нараа удахгүй манай Парисын чиглэлийн 180 дугаар нислэг хөөрөхөд бэлэн боллоо хэмээн хэлснээр Excuse me. What was that all about? нь 2025 оны Final Destination 6 буюу Final Destination Bloodlines. 89 нэртэй бүсгүйг найз залуу нүдийг нь боож байгаад нэгэн том гинтийн бэлэг барихаар очисон газар нь тухайн үедээ их хэл модонд ороод байсан асар өндөр Skyview нэртэй шинэхэн барилгад байрлах ресторанд хоол идэхээр болсон байдаг. Захиалга өгөхөд бааргал боломжгүй хамгал баячууд нь цугладаг тул манай Айрис өөрийн хувцсандаа санаа зовсон ч найз залуу нь зүгээр дээ чи минь яг л сая $100 шиг харагдаж байна хэмээн хэлснээр манай хоёр дотогшордог. Дээш гарахад лифтэнд нэлээд олоолаа орох ба Айрис бүсгүйд нэг л эвгүй тухгүй аюултай мэтэл санагдаж эхэлдэг. Нэг сахилгагүй хүүхэд ч манай хүнээр тоглож харагдана. Дээш гарan ресторанд орон найз залуу нар өврийн хаалгаар олж авсан захиалга хэлтэл ресторан хэдийнэ дүүрсэн байхан тэр. Мэдээж л өнөө баячууд нь очир дайран орсон байхан тэр. Манай хоёр ч жаахан бандсэж байснаа шууд л сэмэрхэн алхаад л орчихдог. Рестораны том цонхоор харахад яг л үүлэн дээр гарсан мэт харагдах ба Айрис бүсгүйн дотор муухаран 0 руу явах үед гэрлийн болор авжурны нэгэн хэсэг унснаар шилэн шал цуурч эхэлнэ. Айрис бүсгүй ч 0 руу ороход өнгөт арьстай дуучин бүсгүйн хүү ээжигээ ажлаа дуусгахыг хүлээж байх ба нээж нь манай Айрис бүсгүйг харснаа жирэмсэн юм биш үү баяр хүргэе гэд их л найрсгаар хэлхэн тэр. Манай хоёр ч өнөө өндөр цамхгийнхаа хамгийн дээд давхарт буюу задгаа хэсэгт нь гарan нэгэн жирэмсэн гэдгээ хэлэх гээд нэг нь гэрлэг санал тавих гэж байхад гинтэл хүчтэй салхилж эхэлдэг. Айрис бүсгүй ч гэрлэг саналыг нь зөвшөөрч мөн жирэмсэн гэдгээ хэлэн найз залуу нь хагартлаа баярлаж хажуудах хүмүүс нь ч баяр үргэж эхэлдэг. Энэ үеэр өнөө сахилгагүй хүү нэгэн зоос шидснээр салхинд өнөө зоос нь агааржуулах хоолоор орон нэгэн сэнсийг гацааждаг. Манай хоёр ч бөөн баяр хөөр болон доошоо буухад
Хэмээн хичээл дээрээ зүуднээсээ цочин сэрж буй бүсгүй бол манай гол дүр болох Стефани. Манай Стефани энэхүү зүйлийг сүүлийн бараг 2 сар өдөр болгон зүүдэлж байгаа ба саяны харамсалтай үйл явдалд харагдсан Айрис бүсгүй нь манай Стефанигийн ээжийнх нь ээж буюу Имэн болж таардаг. Имэтэйгээ нэг ч удаа уулзаж үзээгүй атлаа залуугийнхэн тухай ийм зүйлс зүүдлээд болохгүй байсан тул дотор байрнаас хэд хоногор холдож гэртээ очин энэхүү зүүднийхээ учрыг олох оролдог. Гэртээ ирэхэд манай хүнээ аав нь тосож авах ба ааваасаа эмээгийнхаа тухай асуухад аав нь их л гайхаж харагддаг. Дүүн чинь үеэр гарч ирэн үеэлэндээ очлоо гэхэд манай Стефани хамт явахаар болдог. Замдаа дүүдээ би эмээгийн тухай зүүдлээд бүр унтаж чадахгүй байгаа хэмээн хэлэхэд дүү нээх тоодоггүй. Нээжийнхаа дүүгэнд буюу нагацаа Ховардсиндаа ирэхэд том болсон 3 хүүхэд нь бужигналдаж байх ба манай хүнийг их л халуун дотноор угтаж авдаг. Манай хүн шууд нагацхаасаа би эмээ буюу таны ээжийн тухай бас тэр Скайвиу нэртэй хамхаг энтергээ зүүдлээд байна гэхэд бусд нь бүгд л тэр чинь баараг л галзуурчсан хүн шүү дээ гэдэл их л яоцгүй хэлхэн тэр. Тэгснэ нагацх нь бүр цаашлан ярихдаа манай ээж аавыг өнгөрснөөс хойш 2 хүүхдээ буюу танаа ээжийг бол намайг гэрээс огт гаргадаггүй байсан. Ингэж зүхэж магадгүй тэгж зүхэж магадгүй гэд бүр сургуульд ч явуулдаггүй байсан. Танаа ээж бүтээрийг том болон тус тустай амьдралтай болоход бидэнд лөө байнга цагтл бичиж тэр цагтлдаа хүүхдүүдийг минь ингэж зүхэх эрсдэлтэй тэгж зүхэх эрсдэлтэй гэдэл дандаа зөгөндөг ёстой галзуу аимшигтай эмэгтэй байсан. Тэрнээс хол байгаараа хэмээн хэлээд л яваад өгдөг. Манай Стефани нагаз захынхаа эхнэрээс гуйсаар байгаад тэр явуулж байсан захидлуудаас нэгийг нь олон нээтэл яг л зүүдэндээ хараад байгаа өнөө өндөр цамхаг нь байсан тул духтун дээр байгаа хаягаар нь шууд Имэтэйгээ уулзахаар явдаг. Машина унан эмээгийнх руугаа явхад бүр уулын мухарт битүү хамгаалалт болсон их л эвгүй газар байх ба хонхыг нь дартал шууд л өдөөс нь тонил цаашаа гих ба би таны ач охин байна гэхэд наана утас түлхүүр зэрэг бүх аюултай зүйлсээ үлдээчгээд ороод ир гихэн тэр. Бараг л дайны үеийн бэхлэлчиг газраар явсаар байшинд нь ортол нэмэн буюу нөгөө зүүдэнд нь харагддаг Айрис хурдан хаалгахаа битгий хөдөлгээд ёстой л нэг бүх зүйлсээс айдаг хаширсан хөгшин байхан тэр. Ногт илүү үйлдэл битгий хий хэмээн суулгаад ээжийг нь асуудал ээж нь хэдийнэ ааваас нь салаад явсан тухай хэдүүлээ олж мэднэ. Манай хүн ч өөрийг нь өвхөж байгаа тухай сүүлийн 2 сар зүүдэлж байгаа тухай хэлэхэд имэн наадах чинь зүгээр нэ зүүдвшээ. Олон жилийн өмнөх миний зөвгнөл байсан юм хэмээн хэлдэг. Нүүл явдал хуучин цаг руу буцахад яг л өмнөх ангуучиг тэрхүү зөвгнөлийг харсны дараа тэнд байсан бүх хүмүүст аюул ирж буй тухай сануулan хэлж хэсэг хүмүүсийг аварч чадсан ч яг л дүрмийн дагуу намид үлдсэн хүмүүсийг нэг нэгээр нь өхөл авч явсан байдаг. Мэдээж энэ дотор манай Стефанигийн өвөөчмөн өртөн харамсалтайгаар өнгөрсөн байдаг. Сүүлийн бүтэн 20 жилд энэ байшингаас огт гаралгүй ганцаараа амьдрахтаа хийсэн бүх судалгаагаа ач охиндоо үзүүлтэл мэдээж л манай Стефани нэмээгээ бусад хүмүүсийн хэлдэг шиг галзуу хэмээн бодон явхаар гардаг. Нэмэн ч аргаа баран ядаж миний хийсэн энэ бүх судалгааг ав манай гэр бүлийнхнийг амьд байлгах бүх хэрэгтэй зүйлс энд байгаа хэмээн хэлэн тэгээд надад итгэхгүй байгаа бол үүнийг хар хэмээн хэлэн сүүлийн 20 жилд хамгийн анхны удаа байшингаас дөнгөж хөл тавин гарах үед Seeing is believing. Нөхөл араас нь дагаж мөшгөөд байсан тул хөөрхий эмгэн бүтэн 20 жил уулын мухарт ганцаархнаа амьдарсан байдаг. Манай Стефани ч үүнийг харсан тул эмээгийнхаа хэлсэн зүйлд одоо л нэг жоохон итгэж эхэлдэг. Эмээгийнх нь оршуулгын үеэр ааваас нь хэдийнэ салаад явсан ээж нь ирж харааддаг. Манай хүн ч ээждээ нэлээд дургуул юм шиг байгаа. Наг захынд нь мах шарахад ээж ирвэл би очихгүй гэдэл яваад өгдөг. Гэртээ харин эмээгийнхаа өгсөн тэмдэглэлийг үзэж эхлэх үед өмнөх ангиудад гарсан өхлүүдийг бүгдийг нь зурж тэмдэглэсэн байхан тэр. Ерөнхийдөө бол өнгөрсөн бүх ангид болсон зүйлс энэ Айрис гэх юмээ тэр өдөр хэсэг хүмүүсийг аварснаар л эхэлсэн байдаг. Гинтэл цаана нэгэн зургийн жааз унан шил хагарах үед манай Стефани шилний хилтерхийг харан нөгөө хэдтэй сануулахаар шууд л наг захынх руугаа хөдөлдөг. Нөгөө хэдэн ч энэ үеэр сая өнгөрсөн эмээгээ дурсан үг хэлэн махшарах үйл ажиллагаа эхлэхэд I didn't. Are you a bug in there? There we go. Careful, Howard. Whoa! Not making it out. Ah!
Зя sorry дундуур нь гяс ганцхан юм ярьчаа. Тоороо нь ерөөсөө элдв рекламентэр автгүйг та хэд мэдж байгаа штэ тий. Гэхдээ тоороо нь энэ удаа яг өөрийнхөө шинээр эхлэх гэж байгаа нэг зүйлийг гяс рекламжээ. Болно үстэй. Blackpink-ийн Lisa-гаас ихсүүлэл нөгөө хаммог томоодуудынх нь хаммог үнэтэй цүнхэн дээр энтер үрээд байгаа нөгөө Cry Baby, Labubu энтер гэдэг хөөрхөн тоглоомод байгаа штэ. Эднэр нь гадуур битүү гулхууд нь байгаа ч гэсэн тоороо нь хайсаар агаад яг оргийг нь аюулгүй боломжийн үнээр захиалхаа хийцэн байгаа шүү. 3 төрлийн Labubu энтер ирсэн ч хэдийнэ пижигнээ дуусчихсан ба одоо хэдхэн Coca-Cola-тай Labubu болон энэ Labubu-гийн дараагийн тренд болох өнөө хөөрхөн Cry Baby болон Skull Panda нь бэлнэр ирсэн байгаа шүү. Шууд пэйж рүүгээ ороод чат бичээд байгаа газараа хургуулад аваарай. Яг тэгэхээр кинонда буцаад орцгоё. Ингэснээр манай Стефани эмээгийнхаа хэлсэнд бүрч илүү итгэн эмээгийнх нь 2 хүүхэд болох Нагацаа Ховардс болон өөрийн ээж Дарлины өөр хүүхдүүдийг задлан зурдаг. Ингэснээр манай Стефани бүх хүмүүсийг цуглуулan өөрийн олж мэдсэн зүйлээ танилцуулж эхэлдэг. Нүүнд нь эмээ болох Айрис нь үхэх ёстой байсан ч үхэлгүй 20 жил болсон ба дөнгөж сая өнгөрснөөр шууд том хүүгийнх нь гэрлүү үхэл хөдлөж дөнгөж сая Нагацаа Ховардс нь өнгөрсөн. Мэдээж л эмээ тухайн үед өөрийн хувь тавилангийн дагуу өнгөрсөн бол 2 хүүхэд болох Нагацаа Ховардс нь болон өөрийн ээж бүр цаашлан хүүхдүүд нь болох бид бүгд энэ хорвоодор байх ёсгүй байсан. Тиймээс үхэл дөнгөж сая Нагацаа Ховардсыг авсан ба одоо хүүхдүүд рүү н орно. Одоо хамгийн ихэнд үхэх хүн бол чи гэдэл Нагацаахынхаа том хүү болох Шивэсчин гайд хэлдэг. Мэдээж л бусд нь огт итгэхгүй орхиод л явах ба энэ үед ээж нь л ганцаараа үлдээд яагаад ааваас нь салсан тухайга тайлбарлан хэлдэг. Нэмэн буюу ээжийнх нь ээж бөөн л үхэл ахцал яриад ийм ч аюул байна, тийм ч аюул байна гэд байсан тул ээж нь сүүлдээ үүнд итгэн хүүхдүүдэд аюулгүй байлгахын тулд үхлийг зогсоохоор өөрөө гэрээсээ яван машиндаа амьдарч эхэлсэн байдаг. Оройч болж өнгөрсөн Нагацаахынхын том хүү ажил дээр ганцаараа дөнгөж сая өнгөрсөн аавыгаа бодон эморон байж байхад Come on. Okay. Шөнө огт хариу бичээгүй тул манай Стефани сандран өнөө Шивэсчин гай руу явж байхад замд нь өнөөх нь амьд гараад ирдэг. Чи өөхөх аюултай байна шүү дээ. Жохон болгоомжтой байгаа ч гэдэл үглэн нөгөөх нь ч тоолгүй би өчигдөрхөн үхлээс мултарчихсан шүү дээ гэдэл явж байхад Нагацаахынх нь дунд хүүхэд болох охин нь дасгал хийнгөөж байх ба Makes you stronger. Stand up and kill you makes a fight. Julia got you. Don't worry, you're not that. Нийнхүү дахин гэр бүлийн хорол зарлахад Нагацаахынх нь эхнэр эцэст нэг үнэнгээ хэлдэг. Энэ нь юу вэ гэвэл энэ Шивэсчин том хүн өөр хүний хүүхэд байсан байдаг. Тиймээс л энэ Шивэсчин гай нь Айрис эмээгийн цусан төрөл биш тул нөхөл Шивэсчин гаяыг алгасан шууд дунд охиныг нь авч чадсан байдаг. Үүнийг нь сонссон Шивэсчин гайч бөө уур болон ээж рүүгээ жаал ууралж байгаад л гараад явдаг. Одоо мэдээж Нагацаахынх нь баг хүүгийнх нь үхэх ээлж ба бүгд л үүнд нь итгэж эхэлсэн тул манай Стефанигаас үүнийг зогсоож бидэнд туслаач гэдэл гуйж эхэлдэг. Манай Стефани эмээгийнхаа тэмдэглэл дотроос нэгэн JB гэх хүний нэрийг харснаа хэлэхэд ээж нь эмээгийнх нь өмнө нь ярьж байсан Hope River Hospital гэх эмнэлэгт ажилладаг JB нэртэй найз нь мөн байхаа гэснээр манай хэд тэр хүнийг олж уулзахаар явдаг. Өнөө Шивэсчин залууч би та нарын цусан төрөл биш болсон ч гэсэн дүүгээ хамгаална шүү гэдэл хамт явхаар болдог. Өнөө эмнэлэг дээр нэрэн JB гэх нэртэй хүнийг хайн очин уулзтал өмнөх ангууд дээр байнга л гарч ирээд хувь тавилан үхлийг хуурах тухай
хамгийн гол гогцоог нь хилээд байсан өнөө ах хуу байж таардаг. Энэ ах нь өөрөө 20 жилийн өмнөх Skyview цамхагт байсан өнөө дуучин өнгөт арьс бүсгүйн хүүн байсан ба манай хэдийн эмээ Айрис нь уг хүүг аварснаар амьд гарч чадсан байдаг. Мөн зөгнөлийн дагуу эмээ Айрисийнхэн дараа өөхөх байсан ба эмээ нөхөлгүй өдийг хүрсэн тул энэ ах хууч мөн 20 жилийн турш аюулгүй аж төрөн амьдарсаар ирсэн байдаг. Тиймээс л өмнөх ангийн үхлийг хурсан хүмүүст үргэлжил үннийг хэлж аюулгүй байх тухай сануулсаар ирсэн байдаг. Манай хэд ч үүнийг тэгээд зохицуулах арга байхгүй юу гэхэд хоёрхан арга байгаа. Хин нэгнийг алснаар тухайн хүний амьдрах хугацааг өөртөө авна. Эсвэл үхээд буцаад амьдрах хэмээн хэлдэг. Энэ бүх зүйлсээс ганцхан амьд үлдэж чадсан хүн нь манай киноны 2 дугаар ангид гардаг Кимберли нэртэй бүсгүй усанд живж өхөн эмчнэр үхлээс эргэн авчирч чадсанаар энэхүү үхлийн гинжин хэлхэнээс амьд гарч чадсан тухай хэлдэг. Эцэст нь бид нар бүгд үхэн. Амьдрал бол маш гайхамшигтай. Нэмээ чинь нүгчгсэн бол одоо би мөн та нар ч гэсэн бүгд удахгүй үхэн. Үлдсэн жаахан хугацаагаа жаргаж өнгөрүүлээрэ хэмээн хэлээд л яваад өгдөг. Нүүнийг нь сонссон өнөө шивээс чинь залууч нэгэн тэнэг санаас идэн одоо үхэх ёстой дүүгээ дагуулад яваад өгдөг. Энэ дүүн самрын тосны маш хүнд харшилтай тул албаар самрын тос хэрэглээд бараг үхэхийн алдад нь эмнэлэгт байгаа юм чинь түргэн тусламжийн үйлчлэгээ аваад буцаад амьдарснаар дүүгээ үхлээс хууран авч чадна хэмээн бодсон байдаг. Нийнхүү мань хоёрч ажилдаа орж эхлэхэд Give me those. Oh, you gotta be kidding. I'm not giving up. Can you help? Oh, my falling to get it out! Come on, sit down. Sit. What the hell? All right, eat up. Oh my God. Bobby, you're doing it. Hey! Hey! This is all part of the plan. Just calm down. Are you okay? Нийнхүү нагаж ахынх нь буюу эмээгийнх нь том хүүгийн цусан төрлийн бүх хүн өнгөрснөөр одоо манай хэдийн ээлж нь ирдэг. Мэдээж үүнд нь манай Стефани өөрөө тэгээд дүүн болон ээж нь багтана. Манай гурав өөрсдийгөө хамгаалахаар эмээгийнхаа бүтэн 20 жил аюулгүй байж чадсан нөгөө газар нь очихоор болдог. Өнөө газрынх нь үүдэнд ирэхэд бүхэл зүйлс аюултай харагдах тул шууд л үүдийг нь машинаараа мөргөөд л яваад орох ба. Okay. What? Don't wait for me. Just get inside. Go save your sister. Stay alive as long as You're okay. You brought me back. Нийнхүү манай Стефанийг дүүн үхлээс аварч нээж нь өнгөрч манай хоёр л амьд үлдэж чаддаг. Бүх зүйлс энгийн байдалтай шилжиж дүүгийнх нь хонхны баяр болоход аавынх нь нэгэн эмч найз ирэн манай хэдтэй уулзах ба манай Стефани өөрийгөө үхэж ирсэн тухай хэлтэл өнөө эмчин сонссноо хайл тухайн балартаад буцаад амьсгалж эхэлсэн ба зүрхчин зогсоогүй бол яг ч үхсэн гэж тооцохгүй л дээ хэмээн хэлэхэд манай хоёр ч нэлээд сандран гайхан зогсох үед Can I have one cookie, please?
You okay? Пүү, ёстой л хамаг юмны утга учир зангилаанд тайлагдаад л дууслаа да тий. За тэгээд энэ бүх 6 ангийн турш хамт байсан бүх бамбарнуудаа баярлаа. Одоо араас нь та нарын баараг огт үзэж байгаагүй гоё эртний солонгос аимшигын кинонууд ярих тул юу ихэ мэдж байгаа штэ тий. Сабаа дараа л сүсгэлээ байж байгаарай.